хүн болгон теолог байгаа. Бурхангүй үзэлтэй хүнд ч гэсэн теолог байгаа. Тэр хүний теолог нь бол бурхан байхгүй, бурханыг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм бурханы талаарх ойлголт явж байна гэсэн. Тийм болохоор теолог маань зөв байх хэрэгтэй, теолог маань эрүүл байх хэрэгтэй, теолог маань тэнцвэртэй, баланстай байх хэрэгтэй. Тэгэхээр таны теолог бурханыг таних мэдлэг, үүнд тусламж, дэмжлэг болохын тулд энэхүү номыг санал болгож байна. Бишрэм дээдлэн бурхан. Яагаад гэвэл та бурханы талаарх мэдлэгийг энэхүү номноос олж болж байна. Дээрээс нь та энэхүү бурханы талаарх мэдлэг, ойлголт, теологоос болж бас та өдөр тутмын амьдралдаа хэрхэн амьдрах уу тал дээр бас та мэдэж болж байна. За миний хувьд энэхүү 10 бүлэг номын ялангуяа 3 дугаар бүлэг маш их таалагдсан. Энд дээр Христ итгэл суурилсан гедонизм буюу хэрхэн бид нар бурханыг алдаршуулах, бурханыг өргөмжлөх энэхүү эрэл хайгуулдаа бид нар өөрсдөө сэтгэл ханамжтай байх тухай хуваалцж байгаа. Дээрээс нь Джон Пайпийн Христ итгэлд биднэрт одоо дэмжлэг болдог нэмхүү тэрхүү ойлголт нь юу гэвэл хүн болгон бид нар сайн сайхан зүйлийг, хүн болгон бид нар баяр жаргалыг эрен хайдаг. Гэтэ тэрхүү баяр жаргал, сайн сайхан нь Христийг, бурхныг таньж мэдэх тэрхүү мэдлэг дотор бидэнд өгдөг гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр түүний ном, ялангуяа энэ ном бидэнд үүнийг илүү сануулж байгаа, үүнийг илүү харуулж байгаа. Тийм учраас бид нар бурхныг алдаршуулж, ирж хайж явах энэхүү эрэл хайгуултаа бид нар өөрсдөө баяр хөөргийг олж байгаа энэ тухай энэхүү ном бидэнд бас зааж хуваалцж байгаа юм аа.